За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би Улаанбаатар хотын музей эрдэмжлэгийн ажилтан Олзуу багт Одсрон гэдэг хүн байна. Тэгээд манай музей нь болохоор гэрээсээ музей төсөлд хамрагдаж байгаад маш их баяртай байна. Тэгээд та бүхэнд энэ музейгээ танилцуулъя. 1778 оноос эхлээд Алтан дэвшийн хөндий гэдэг энэ дөрвөн уулын голд энэ их хүрээ нүүдэлж ирсэн байгаа. Тэгээд 1778 оноос хойш хүртэл бас нүүдэлжсэн гэж ойлгож байна. Толгойттой энэ хаашгаа Баян зүрх рүү хүртэл нүүдэлжсэн гэж ойлгож байна. За тэгээ 1911 оноос манайх нийслэл хүрээ нэртэй болсон. 1924 оноос Улаанбаатар нэртэй болсон байгаа. За энэ манай брэнд үзмэр гэж ярьдаг. 1912 онд Жүгдэр гэх хүний зурсан зураг байгаа. 1946 онд Манвадар гэдэг хүнийг томруулж зурсан. Тухайн үеийнхаа Google Map гэж ярьж байгаа. Энэ дээр болохоор маш олон зүйлийг ярьж байна. Яг гэвэл энэ зураг бас нөө түүхийн сурулж болдог. Маш бодиттой зурагдсан гэж ярьдаг. Тэгээд тухайн үеийн яг 1912 оны яг тухайн таан юу байсан тийм ээ? Юу байсан маш их тодорхой харагддаг зураг байгаа. За энэ Зан Мазрын гипсэн баримлыг болохоор Жамиан гэдэг хүн 1955 онд хийсэн байгаа. Тэгээд энийг болохоор маш их одоо бодит баримттайгаар хийсэн Зан Мазрын баримл гэж бас үздэг байгаа. Тийм. За энэхүү зураг маань болохоор одоо хүрээ дөрвөн уул гэдэг нэртэй Улаанбаатар хотыг тойрсон дөрвөн уулын одоо савдгийг дүрсэлсэн, голдоо хан гарч шувуу дүрсэлсэн тийм зураг байгаа. За энэ чинь шилэн оргонд болохоор одоо 1778 онд одоо биднийг Алтан дэвшийн хөндөд буусны дараа бид нэр шав тавьсан газарт 1994 онд энэ хүн жолон хөшөөг гаргасан ба тэрний одоо жижигрүүлсэн хөшөө байна. За энэ зэгт болохоор манайх одоо 1911 оны нийслэл хүрээний байдлыг дүрслэх гэж оролцсон байгаа. Тэгээ энэ чинь болохоор шашны эд хэрэглүүд байна энэ шилэн оргонд. Энэ чинь болохоор одоо хүрээний сайд намсраг их нэртэйг байгааг нь харуулж байна. Тэгэхээр энэ зурган дээр болохоор бас маш их сонирхолтой зүйлүүд яригддаг. Тэгвэл яг ийм зургнуудыг хөрөг зургнуудыг яг баян үнэл авахулсан байдаг. Тэ хар зардууд болохоор дандаа одоо жуулчдын камерт буусан ч юм уу тийм ээ. Жишээл энэ хойтлын одоо энэ ваар байна, цаг байна. Энэ бас нэг тухайн баячуудын чамирхлыг бас харуулсан байна. Тэр цаг нь одоо ажилтгүй ч юм уу тийм ээ. За энэ ч болохоор одоо 1911 бидний одоо тусгаар тогтнолын одоо хамгийн одоо гол нөлөө үзүүлсэн байгаа богд 8 дугаар богд авцсан дамб хотогт байна. Яг энэ доотлолт нь болохоор манайхын нийслэл хүрээг тунхагласан алтан бичгийг тогтоол зэрлэгийг ингэж гаргасан байна. За энэ хэсгээс болохоор манайх одоо социалист Улаанбаатар 1924 оноос хойш одоо Улаанбаатарын дүр төрхийг харуулахыг зорьсон байгаа. Энэхүү үзмэр маань болохоор одоо бид нэр феодал те дарлагч ангийг дэвсэж гарч ирэнгүүтээ одоо хотын хөгжил шин Улаанбаатар шин Монголыг одоо байгуулж байгаа Монгол хүн шинэ үеийн Монгол хүнийг дүрсэлсэн байгаа. За энэхүү үзмэр нь болохоор 1984 оны одоо Улаанбаатар хотын 2000 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө байгаа. Одоо Оросын Кипргор гэдэг байгууллагаар зурулсан бид нар одоо хийлгсэн. Тэгээд энэ бол яг хийлгсэн. Энэхүү зурган дээр нь болохоор бас сонирхолтой юмнууд харагддаг. Улаанбаатар хотын одоо бидний одоо уламжлалт одоо хот байгуулалтын сэтгэлгээ бас энэ дэр харагддаг. Энэ юу гэхээр Улаанбаатар хот маань баг тойрог ингээд тойрог хэлбэртэй шашны юм уу төрийн төвөн голтой байдаг. Тэгээ уртлын хэсэг нь задгай. Задгай хэсэгт нь юу болдог байсан бэ гэхээр даншиг наадам энэ төр болдог байсан тийм. Нийслэл хүрээний ч юм уу их хүрээний яг тэр зохион байгуулалтыг бид нар социализмын үеийн яг энэ хот байгуулалтанд нэвчингэж гисэн ингэж харагддаг. Хүмүүс заримдаа энэ баг тойрог гэр хэлбэртэй гэж бас ярьдаг. Гэхдээ энэ нь болохоор тойрог үндэсний уламжлалт сэтгэлгээ бидний хүрээ маягтай гэж харуулж байна. Тэгээд энэ нь болохоор 1984 онд бид нар одоо хотын төв хэсгийг яаж төлөвлөж ирснийг бас энэ чинь харж байна. Хойшоогоо бид нар 32 ногоон нуур хавцаа газар бас шинэ хороол үүсгэж ирснийг бас ингээ харж байна бүтээн байгуулалтанд. За энэ чинь болохоор одоо хотын анхны захирагч Мононгийн баяр гэдэг хүний бичгийн машин байгаа. Энэ болохоор 1925 онд хэрэглэгдсэн. 1920 онд бүр Америкт тусгай хийлгэж исэн дээр Монгол бичгтэй ийм бичгийн машин байгаа.
За энэхүү хэсэгтээ болохоор манайх нийслэл хүрээний үеийг оруулсан байгаа. Нийслэл хүрээний одоо тухайн үед аж байдал ямар байсан, хүмүүс одоо яаж худалдаа наймаадаг байсан. Тухайн үед одоо нийслэл хүрээний Сүхбаатар яаж орж ирж ардын засгийг тунхагсан гэх мэт зүйлүүд нь ч орж ирж байгаа. Яг энэ шилэн оргонд байгаа үзмөрүүд болохоор манайх тухайн үед хэрэгжилж исэн одоо хүмүүсийн одоо эд хэрэглэл болон гэр ахуйн хэрэглэлүүдийг энэ чинь ингээд тавьсан байгаа. Жишээлбэл одоо энэ чинь илүүгээд эндүү байна, цогонд халааж хэрэгэлдэг эндүү. Энийг бас бага насны хүүхдүүд хэлэхэд бас гайхдаг. За энэхүү хэсгээс болохоор манайх яг 1930-аад оноос хойш социализм дэлхийн 2-р дайны өмнөх болон яг дараах үеийн нөхцөл байдлыг харуулсан. Барилгажилтыг эхэлж байгаа үеийг харуулсан үзмөрүүд голж байгаа. Тэгээд энэхүү хэсэгтээ болохоор манайх чой басангийн хөргийг үзүүлээ, чой басан дээр маш их гоё тайлбар хийдэг байгаа. Энэхүү өмнө болохоор яг 1900 одоо инх цагийн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Тэрнээс өмнөх бүтээн байгуулалтанд гар бие оролцсон хүн байгаа. Энэхүү үзмэр дээр болохоор 1946 оны одоо анхны их тодтголтой Субботникийг харуулсан байгаа. 1946 оны 4 сарын 15-нд гэдэг байхаа тухайн үед одоо нийслэл хотын анхны Субботник болсон байгаа. Тэгээ энд болохоор одоо чой болсон Цэдэн бол гэх мэт одоо том тушаалтай хүмүүс оролцож хотын хөгжилд хүн бүхэн гар бие оролцох ёстой гэдгийг харуулсан байдаг. За энэхүү үзмэр нь болохоор 1974 онд Сингэ гэдэг хүн зааны ясан дээр зааны соёон дээр сийсэн байгаа. Тэгээд энэ дээр болохоор зааны соёон маань өөрөө маш хэврэг байдаг. Тэгээд юм сийдэхэд аягүй чадвар шаарддаг, уур ухаан шаарддаг. Тэгээд энэ дээр болохоор хүмүүс бас ингээ ойртоод үзэх юм бол энэ дээр феодал дарлагч ангийг одоо ингээ түлхэж унгаангуудаа ингээ буцаад ингээ барилгачлалтанд хүрж байгаа одоо нэг социализмын барилгачлалтыг харуулсан тийм утга агуулгатай үзмэр байна. За энэхүү үзмэр дээр болохоор 1930-аад оны одоо ажилчин анги бий болж байгаа. Барилгачин бид нар одоо нүүдэлчнээс одоо тоосгочин болж байгаа нөхцөл байдлыг одоо харуулсан. Бид нар одоо барилгачин болж байгааг л харуулсан тиймэрхүү хэсэг байгаа. За энэхүү үзмэр нь болохоор одоо аав ээж хүү гурав гартаа ингээд тагтаа энтер барьсан Инхэн Улаанбаатар гэдэг нэртэй үзмэр байгаа. Тэгээ энэ болохоор Ганбаяр гэдэг хүн 1984 онд хийсэн Даян дэлхийн хүн ард бүгд одоо эвтэй найртай байгаасаа гэсэн утга агуулгатайгаар хийсэн үзмэр байгаа. Энэхүү төслийг хэрэгжихэд гүн тусалцаа үзүүлж буй Зориг сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгч Эрдэнэ, UB Comedy Club болон UB Live сайтын хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мөн энэ дашрамд үзэгч та бүхэндээ музейн онцлог үзмөрүүдийг олонний танил эрхмүүдийн тайлбартаагаар Univision видео санд тун удахгүй байрших музей үзэх мод зураг нэвтрүүлгийг санал болгож байна.